За юу цаана бүгдээрэнд нь шинэ өдрийн мэнд хүргэе. Adventures Mongols-ын ээлжид нэгэн шинэ аялал эхлэхэд бэлэн болсон. За өнөөдөр бид бүхэн маань Adventures Mongols-ын бүрэлдэхүүнд MG Express компани буюу манай ажлын хамт олон маань оролцож, за бид бүхэн Калифорни мужийн хойд хэсэгт байрлах Mount Shasta уул руу авирал хийхээр хөлгийн жолоо залсан. Тэгээд өнөөдөр манай аяллийн бүрэлдэхүүнд за хишгэ анан за боги гэсэн одоо ийм бүрэлдэхүүнтэй бид дөрөв Лос Анжелес хотоос хөлгийн жолоо залаад явж байна. За өнөөдөр 9 сарын 30-ны өдөр өглөөний 9 цаг 30 минутанд бид бүхэн аяллаа эхлүүлээд хөдлөө явлаа. Өнөөдөр үндсэндээ хойшоогоо 620-30-аад майл буюу 900 гаруй километр хойшоогоо давхин. За тэгээд өнөөдөр за тооцоолсноор нэг 10-аас 11 цаг давхиж Mount Shasta дээр очиод за Mount Shasta дээр зочд буудалд хоноод тэнцэнээсээ маргааш өглөө ачаануудаа бүгдийг ингээд бэлтэж аваад маргааш өглөө эрт аяллаа эхлүүлэхээр зорж байна. Ингээд бид бүхэнд аз хүсээрээ та дэлгэцэндээ ойртон суугаа зурагтныхын дуу гүшөөж байгаа чангалаадаг адал явдал монголчуудын шинэ аялал эхэлж байна. За бүгдээрээ гоё цаглыг өшөө. Тэгээд кофего уугаагүй жоохон өглөөний кофего. За тэгэл замаар бүгдээрээ гоё кофе уугаад жоохон сэргэж авъя тийм ээ. Тэгээ. Lucky bow идэж байна. За Lucky bow дээр юу гэж үзээсэ? Та байх ёстой газараа л байна гэж. За тэгээ зүү газар руу зүү газар руу явчих тий. За бид нар яваад нэлээ замынхаа 3-2-ыг туулсан тий. 3-2-ыг туулаад Сакраментод орж ирээд за манай аялагч онон уулын гутлаа буруу гутал сонгоцсон байсан учраас бут барн дээрээс орж уулын гутал авсан. За тэгингээ Panda Express дээр зогсоод сайхан бүгдээрээ хоолчлаа. Одоо түлшээ дүүргэж авчаад 220 майл үлдсэн. 3 цаг бид нэр давхаад ерөнхийдөө Mount Shasta дээр очих гэж байна. За Mount Shasta дээр очиод өнөөдөр бид дөрөв тэнцэнэ Mount Shasta дээр байдаг жижиг дэм буудалд хоноод за маргааш өглөө аялаа эхлүүлэх гэж байна. Үргэлж эхлүүлнэ. За маргааш бол хамгийн одоо сэтгэл тоглуулсан сайхан өдөр болно. Тэгээ цаг агаар явчихсан маргааш айгу ятах мах юм шиг байна шүү дээ. Аа. Яг ууланда орой дээр ч юм уу ийм бай. Өдрийн цагаар 41-ээс 39-ээс 41 орой шөндөө ийм одоо энэ хоёр дахь өдөр. Аха. Ийм. Тэгээд яг бүр оргил дээр гарах өдөр буюу 3 дахь өдөр болохоор шөндөө ийм 28 хасруу байх юм байна. Тэгээ өдөртөө бол нэг 3-4 градустай байхаар юм байна. Ер нь салхи хэрэг байхаар юм байна. Салхи нь за салхи нь нэг 20 морь гэсэн юм байна. Одоо энэ зөв тэгээ 20 майл per hour гэсэн байна. 3 дахь өдөр байна тэгээ. За өдөр орой шөнө 3 үед адилхан хорил гэсэн заасан шүү дээ. Very good afternoon. Yeah, forget. But give you some go try. And this house a whole food of it. Fini хурдаг энэ. нача Одоо яаж байгаа минийх. салхины хамгаалтай юм уу? Орой дээр бидний ер нь хоноход ер нь хэдтэй хоногод 10,000 Big berry of чин доор юм чин хамаагүй баг байгаа шүү дээ. нэг 40 мөчтэй л онцгол тий. Тий, тэр зөв. was all the other drunk was. Тэгээ орой дээр бол хонцоо тахгүй байна. Тэн дээр кампинг газар байхгүй л үү? Was нэг campsite юм шүү дээ. Аа. Энэ галах сайз босоо. Зөвлөлтэй яа. Зөвлөлтэй. Гэхдээ мод зод төлж болохгүй гэсэн шүү дээ. Тийм. Гэхдээ юу онлайнаар би вебсайтаар сонч юм бас идэн газар байж магадгүй. Гэхдээ first come first serve. Аа тийм үү тий. Яг нөгөө далайн ирэг дээр одоо нөгөө нэг campsite нэг чинь гэж. Тэгээ тэглэн байхгүй өөр газар өөрсдөө нөгөө хаалцаж болов. Аа. Тийм үү. Бидрэг одоо явхад нэг амир хүн байхгүй хаа. Аа тийм нэгээс дөрөвдгийн оронд нь цөөр. Тий. Ер нь одоо тэгээ дээрээс нь season дуусч байна. 10 сар гэхлээр ер нь тэгээд аялагчнаар ер нь хахиж тийм билээ. Weekend-ээр амар busy гэдэг. Weekend дээрээ? Тэшгээ урд нь ер нь уул мууд руу гарчлаа. Гөө гарч байгаа хаалгаад байна. Анхны авиралтай. Тий. Арай л үзье. Ер нь уул авирж исэн юм байхгүй шүү дээ. Өдөр л ахаад юм. Тэг богийнх бол хүүхд тогтоол
Яа, жижигхэн л уулнуудаар болгоос ийм амар өндөр уулууд хамжчихсан биш. Самар Джеймс геолог гэдэг Тиймэрхүү юм байснаас. So what was mountain like the blackberry dix. Энэ бэр байна. Энэ шилүүс байна. Энэ хоёр л давга шилүүс хоёр жоохон аяатай. Лайн байд юм тийм. Mountain lion also. Энэ ч bobcat. Тийм bobcat. Bobcat чинь жижиг гэнэ гайгүй. Гэхдээ бол бас тийм яг гоо дайруул дайрна. Bobcat аим намайг жоохон байхад бол шилүүс модон дээрээс үсэрж цус сордгол гэж айлгадаг байсан. Bobcat чи. Тэр нөгөө юу л барах шүү гэдэг үлээ. Тэр чин дээр өндөр уулын орой дээр байдаг одоо охны баасаар хийдэг л гэсэн шүү дээ. Хүүхдүүд байдаг юм бол яг тэр өндөр уулын орой дээр байгаа тэр мундаг өвсний шимт ижигтэй нөгөө юу гэддэг үнсээ гэддэг. Тэгээ тэрэнд болохоор айгуу тийм nutrition slim байдаг гэж би сонссон шүү дээ. Өнө байт юм уу? Тэгэхээр тиймэрхүү мэрэгч байгаа хаа тийш юм. Шууд өндөр уулын орой дээр гарснаа хулгай хайгаад аач. Бас наваа гэх юм барах шүү хийж заахан нэг. Тамират өнгөсөө нэг 2 юм 3 секундын удаан явуулсан чинь нэг шар нөхөр хотелс гараад нэсэн. Тэнгүүд наар чинь өөрийнх нь байгаа газрын хар хамгийн ажил нуугдсан сая. Сая энэ өнгөс нуугдах ингээд шар аргууд ичээгээс гисцэн. Тайвар барьж өгдөг шүү дээ. За өглөө 9 цаг 30 минутаас бид нэр хөдлөөд явсаар байгаад одоо оройны 21 цаг 10 минут болсон байна. Mount Shasta Shasta City-д хүрээд ирлээ. За тэгээд өнөөдөр бид нэр Best Western Plus гээд зочд буудалд хөрөө захиасан энэ ч хоноод ачаа бараануудаа бүгдээрээ бэлдэж аваад тэгээ маргааш өглөө аялалдаа гарнаа. 27 207 гэвэл лөө. Боги гарч 207 гэсэн. 27. Өстөстө дотор төрдөг шиг юм. 227. За, Mount Shasta-д бид дөрөв буудлын өрөөнд ороод ирсэн. Одоо энэ чинээс гээд сайхан юмнуудыг бэлдэж тавьчаад тэгээ эртхэн сайхан унтж амраад өглөө эрт босч аваад начинганда за өглөөний мэнд өнөөдөр 2024 оны 10 сарын 1-ний өглөөний 7 цаг минуталж байна. Өнөөдөр бол авиралтын өдөр. За сэрсэн байна. Ишгээвтер сэрсэн. Онон богийн 2 унтж байна. За тэр одоо ерөн сэрж байгаа бах. Өрчин бүр догтлоод сайн унтж чадсангүй ерөн. 12 өнгөрцгөөгээд орондоо орсон боломжтой гэл. Нэг тийм сэрвэлзээр унсаар байгаа л ерөн сэрчлээ. Одоо юмнуудаа бэлдээд зүгээр аялалд гарцгаая. Let's go. Заран мандж байна тэнд. 10 сарын 1-ний өглөөний 8 цаг 30 минут Mount Shasta City бид нар яг буудлаасаа хөдлөөд аялал эхлүүлэх гэж байна. За энэ одоо манай Mount Shasta хайрхны одоо уулын орой дээрээс хайлж урсж орж ирж байгаа цасны дээж яг энэ удгийн ундрах хэсэг байна. За тэгээ энэ уулын усыг бас
одоо 50 жил дээрээсээ ингээд уулынхаа хөрсөн доогуур шүүлтүүлдэгдээд гарч ирж байгаа гэж үздэг юм байна. Тэгээд бас нутгийн иргэд үнийг их энергитэй уул тэгээд ус нь бас хүмүүсийг залуужуулдаг гэж ярьдаг юм байна. Ирүүлжүүлдэг бас. Ирүүлжүүлдэг тэгэж хэлдэг юм. Тэгээд тэр бас энэ усаас өглөө хамсах гад ирцгээсэн байна. Тэр бид нар нэг ирж яхад энэ оригноос хүмүүс бас ирцэн. Ундныхаа усыг эндээс дандаа ирж авдаг гэж ярьжсэн бас. Хүмүүс тэгдэм байл. Зарим хүмүүс болохоор ингээд усыг ингээд аваад явахдаа одоо энэ чанараа алддаг учраас зүгээр эндээс намсаад явдаг юм гэж бас ярьдаг юм байл. Ингээд залууцчаа. Нэг болгосон нэг нас залууцсан гэдэг. Амар гоё. Ямар гоё нэ те. Цаа нэг нутгийн иргэн яг бүр ундраг дээжсэн бүр дээрээс нь очиж авах гэдэг шиг байна одоо яа. Амд ямар гоё юм бэ? За энэ ингэсэн. Энэ гол одоо энэ орих ундраг энэ Сакраменто гэдэг голын их гинэ. За тэгээд энэ үргэлжлээ 400 майл явж далаад ордог юм байна. Тэгээд энэ Калифорнигийн хамгийн урт гол гинэ. Калифорни жоо? Тий, Калифорнигийн хамгийн урт гол гинэ. Тэгээд Калифорнийхаа стейтийн 17% эзэлдэг гэж штэ энэ голын одоо сав газар 17% эзэлдэг гэж. За бүгдээрээ авиралтанд явж байна. Манай онон унтсаар л унтаж одоо энерги авч байгаа. Унтсаар л байна тий. Баямаа юм нөртэй. За бид нэр явсаар байгаад дээшээ нэг доод яг төв замаас 20 майл дээшээ яг шорон замаар хөссөөр байгаад 6000 хэд дээр гарч ирсэн бэ? 6384 фитийн өндөр дээр гарч ирээд за энэ гээд шорон талбай дээр парклцсан байна. Clear Creek. Одоо энэчнээс бидний алхал дээшээ эхэлнэ. За бид нартэй бас зэрэгцээд нэг баг бас дээшээ алхаж явсан байна. За тэгээд бид нар энэчнээс Clear Creek гэдэг энэ трейл хийдээсээ одоо энэчнээс бүгд пермитүүдээ бичээд хүмүүсийнхээ өөрсдийн бүх аялагч нарын нэрийг бичээд тэгээд хүний $25 пермит төлөөд за тэгээд дэшиг аялал явуулна. Бүх одоо саяны энэ бичсэн энэ ч одоо юу гэдэг юм бэ? Пермитний хуудасаа зөвшөөрлөө бичээд тэгээ $25-тойгоо энэ payment гэсэн шунлуу хийнэ. За тэгээ хамгийн сүүлийн одоо бие засах ариун цэврийн өрөө бол энэ ч байна. Энд ч бие засаж байгаа бол за тэгээд дээшлэн. Оноко наатах үзүүлдэ. За тэгээд дээр гарангуут ариун цэвэр одоо хүндрэх бие засах асуудлууд одоо байгальд бохор одоо тарихгүй үүднээс энэчнээс бүгдээрэнд нэгэж юм ариун цэврийн уутнууд энэ ч өгдөг юм байна. Үнгүү тарагдаж байна те. Үнгүү энэ ч ингээ байрлуулсан байдаг юм. Тэгээд нэг хүний 2 юм уут авж जैन. Тэгээд доошоогоо газраа бас хэдэн фит ухна гэлээ оноко. Юу гэлээ? Тийм баахаар 6 инч ухаад. За 6 инч ухаад дотор нь хүндэн гэсэн. Энэ уутыг хэрэглэхгүй гэх юм бол. Хэрэглэхгүй гэх юм бол. Хэрэглэх юм бол наатахандаа хүндэрчээд. Тийм хүндэрчээд авчираад энэ дотор хийн. Энэ ч авчир шайх юм байна те. Дээрээс тийм заавартай л. Өөрийнхөө өтгөнийг барьж бууж ирэх нэ. Бараг ухсан дээр юм шүү. Эмийг аж идэх нанаас идэгтэй авчи.
Уцгаая. Бэлэн байна уу? Тамирагаас усанд бэлэн биш юм шүү. Арай бэлэн болоо. Оноо ерөөсөө зүгээр усаал битээд тах юм. Чи одоо хитэн сав ус авч явж байгаа юм. Хамаг усыг ерөөсөө онон дуулаа. За 1:15. Өдрийн 1 цаг 15 минут. 10 сарын 1-ний өдрийн 1 цаг 15 минут. Яг Clear Creek дээрээсээ сая бүгдээрээ пермит аваад бүгэлцсэн. Тэгээ Clear Creek-ээр авирна. За Clear Creek Meadow гэдэг дээр бид нэр очиж айгуу гоё. Уулын өндөр булаг аршаан дээр очиж бид нэр өнөөдөр камплна. Тэгээ камп хүртэл одоо яг хэдэн цагт очих юм мэдэхгүй байна. За үндсэндээ 15 минутын дараа буюу 1 цаг 30 минутаас бидний алхалт эхлээд тэгээд дэшегээ хэдэн цагт очих нь. Тэр үедээ дараагийн хөтөл дээр иргэн уулзцгаая. Антэш бас хаваа юм байна те. Хүнд байна те. За бидний алхалт эхэлсэ. Явцгааж байна. Бас хүнд ачаатай. Бас чанга биш үү? Бидний уснууд бас нэлээд хүнд болоо явчих шиг байлаа те. Гэж. Онд ажгүй юу? Оо боогийнх зүгээр тэр дээрстэй ганцаараа алга болж өглөө. Оо. Эхлээ шалаагүй байна. 6618 дээр явж байна. Дэшегээ 10600 авцаа хонхоор өлөө. 8600 өлөө те. Аа цэц. Таныг ч яах вэ гэдсэн чи цаа чи харин таалж штэ. Аа дөнгөж эхэлж байгаа юм. Яанда содрон мэд. Яа. Амрыг нэ. Тэгвэл хоёр ахын явж лээ. За яаж н хэр байна шигэ. Зүгээр байна. Агүй яа. Айна. За манай Оноко хэр байна. Оноко л доо. Хамгийн хүнд ачааг үүрээд явж байна. Би гайгүй. Гайгүй. Баг хана. Яа тий. Баг хана. За цэц. Хамгийн сүүлд явчих. Хамгийн сүүлдээ аргагүй одоо тэгээ нөө гарт мандаа кино шиг л хамаг нөө хүнд ачаануудыг л үргэлжлээд байгаа шүү дээ. Тийм ээ ачаа хүнд. Ачаа хүнд гээл үргэлээд. Үлдсэн болгоныг нэмж аваад атсан. Тэгээ чиш тэгээ өөрөө би усан гэл хамаг ус өөрөө зүглээ яваад байгаа болтлоо. Үүж явж байгаа нэхэр чи. Яаж оноо вэ? Данаатхан дээрээ тавьж байгаа дүрчих. Туссан юм. За хөдөлцгөө. Ямар гоё харагч байна. Цаашаараа Мончаста. Нөгөө модныхаа зах руу гарч ирж байна тий хаяараа. Тэгж. Одоо яг нөгөө хэр дээрээ гарч ирж байна. Тийм шүү. Тэр нэрээ харагдаад. Чи тэгээ хэлсэн. Тэр арай. Оргил өд. Хаач ийсэн харагч байна. Тийм ээ хаа. Юу ээ дөнгөж зүгээр хормоодны уул юм шиг харагдаж байна тэгээ тий. Яа. Ер нь яг л тэр одоо модтой байна гэдэг чи бараг л авалынхаа формат л яж хэлсэн. Тий. Амар харагдаж байна. Гоё юм тий. Сүрлэг байна. Сүрлэг байна. Хөөх. Энэ сул шороо бас амар юм а тий. Тий. Харин тий. Биш
Машина. Соргоо. Ямар гоё юм бэ? Тэр хөрхрөө. Устаа шүү дээ. За замд наашаага уул руу авирахтаа ер нь бас гутлаа маш сайн хааруулж зөв гуталтайгаа гарч ирэхгүй бол Гол нь юу юм бэ? Шин биш. Өмсөд брейк болцсон гуталтай гарах юм байна. ер нь зөөлөрсөн гуталтай тий. Хөлмөл чинь нөгөө таарад хэвэн дорд юм одоо яах юм болсон гэдэг чинь тий. Шинэ гутал авч байгаа бол аваад нэг хэд хоног өмсчих хэрэгтэй юм. Манай онон өчтөр замаараа энэ гутлыг аваад цоошин хатуу. Тэгээ гутал нь Уун холбож. бай гутал. Уулын сайхан гутал юм. Гутал нь ирэхгүй гоё. Тэгээ өсгийн хадталтаа болгох цаан. За одоо эхний өдөр ингээд болгож байгаа нас л таарах хөл юм болж байна да. Өнөөдөр камптаараа очиж чанаад кампэ бариад маргааш өглөө шинээр сайхан старт хийгээд алхахлаар ачаануудаа хөнгөлөөд алхах нь. За тэгэхээр л ер нь сайхан болно да. Гэхдээ маргаашийн алхалт бол ер нь нэлээд өндөр хаттай азга ихтэй нуран ихтэй одоо юм галтуулын чулуулаг хэсгүүдээр ямар ч ийм одоо модгүй ил задгаа хэсгээр алхах нь. Тэгээд өглөө эрт гарчих учраас халуун болохоос өмнө гарчих учраас бас нар эдэр нэг айг байх гэж бодож байна. Яваад одоо 400 feet. Явахгүй амарлаа. Амарлаа. Яаж вэ? Хөлний яаж вэ? Хөлс норол. Сонгоно. Одоо нэг 400 feet ч юм явчууд ер нь зогслоо да. Кампинд. Цөмөр одоо ер нь хариугүй удахгүй нар жаргалаа. Нар жаргахаас өмнө гэс кампэ бариад төвчл тэ. Захан явж. Окей. Чи жоохон нуруугаа амрааж байгаа гэдэг үдлээ тэр зэ. $8,450 feet өндөр дээр гараад ирсэн. Уулын булаг одоо уулын аршин урсж байна ундраг нь. Ямар гоё. Энэчнээс сайхан ундаалж авъя. Уснуудаа цэнгэлж аваад энийхэн дээр энийхээ хажууд бидний камплах газар маань байгаа. Дэшиг нэг 50-100 м ихтэй явах юм шиг байна. Шүтэшм тхүүтэн зингэг ус байна. Яра. Сумман шууд цанцгч штэ. За хишгэ оноо яс ядруу. Ядарсангүй гоё. Тамирахад өөрөөсөө байгаа л ирлээ. За.
Гэтэ энэ өвөөнөр амар байна. Тамирах боогийн хоёр. Яаж Урд гараад ямар шиг алгуулчих. Ишаг өдөр бүх хүнстэй устдаагаар ингээл ардаас нь яваад байл. Боогийн тамирах хоёрын бол юу бараа нь харагдахгүй энд ирж ийснийг зогслоо шүү дээ. Гарахгүй залуу хүмүүс хүнд хөлтэй байгаа. Одоо өнөөдөр оройн ахлах тогооч. Боогийн ахлах тоогоочор ажиллаж байна. Ямар хоол хийж байгаа вэ боогийн? Байгаануудаа хойлол буцлагч. Тэр хар. За. Энэ ёо. За. Алуу. Борцтой. Махтаа шил юм уу те? Лавшаарх уу? Наад аягүй мах байна. Тэгээд махаа ямар ч байсан болгоод чанаадах юм. Яг гэн те. Тэгээд ирэхгүйгээр маргааш байгаа шиг байна. За тийм ээ те яг үнэ. Түүхэн махч. Аа. Жээлдэж. Часч гинэ. Тэгж яасч байна ч. Энэ Сайхан амарцгаанд байнас. Брокколи. Ичээс ийм төмс дуун байна. За. Эхнэр аль чинь ямар ч байсан. Тэр яг энэ Түүхэн махаа болгоо. Тийм. Янга бухсан зориулцаа та. Голоор нь зураастай. Тийм шүү дээ. Яг ингэ суугаад яг гой таарч. Яг чиний санал юм шүү. Тэмүүлэн юм яг гой таарсан. За. Гоё юм байна. Аль наадхан тэр чинь Бандж байхгүй тийм. суугаач. Өө нэр энэ өстэй. Амар тухтагаад. Чи бүр суусаргаа бүр халаацсан биз дээ. Наад яг наяа халуунаараа өдрийн нарны элчин. Тэгээд энэ чулуу нэгээл халуунаа барайл байгаа даа юм тий. За. Эдгэр чи одоо энэ хар чулуунуудаа галтуулын. Тий, галтуулын. Галтуудын чулуунууд тий. Хар улаан юм ихэнх нь тийм галтуулын жол. Аа. Энэ урдаасаа салхилуулын торлог бол энэ салхи бол сайхан хаах юм байна. Хараа галтуулын жол болохоор чи дуугаа сонсч ийл ингээд өөр болоод. Одоо энэ болохоор арай өөр. За. Үүж байгаа нэг хөндөй сонсогдоод байгаа зү. Тор түг гэдэг. Хөндөй. Чиний Айлаа да. Тэгэхэд дотроо хөндөй хийтэй гэсэн үг тий. одоо галтуудынхан болохоор нөгөө агаартай байсан юм уу? Одоо тэр мөр бол тийм айгүйх агаартай л байгаа гэсэн. За. Цул биш. За ингээд бид бүгдийн 8675 фитийн өндөр дээрх камп маань нэг иймэрхүү байна да. Хоолоо идчихээ тэгээд оройн тойрог очиж сайхан унтна. За орой болоод ирсэн. Нар жаргаад ер нь бас нэлээд сэрүүхэн болчихж шүү. Одоо өшөөл хүүтэн болох байх. Одоогор бол бас цагаагаар бас тэгтээ харьцангуй гайгүй. Нэг 45 ав руу орж ирж байгаа шүү гэн. За тэгээ шөндөө бол хасах градус руу орно. За тэр үед нь болохоор дотоороо сайхан терко өмсөд гадуур нь өмдөөд авахлаа. Тэгээ мишокон дотроо зузаан самцтай унтаад өгөхөд бол давгүй сайхан унчих. За тэгээд өнөөдөр шөнө гадаа ер нь ямар ч сар байхгүй битүү сартай шөнө битүү болж хонж. Тэгэхээр шөнийн тэнгэрд одоо сүүн зам маш сайхан гарах учраас бас сүүн замын үзэсгэлэнтэй сайхан зураг авахыг зорж байна. Яг битээр майхангаа харангууд газар тавьсан байхгүй. Тэгээд Тамирын ах чимээр яг гоё таарсан. Болсон. Одоо 8000
700 фитийн өндөр дээр байна. Тэгэхээр дээшгээ 14179 буюу 4322 метрийн өндөр дээр бид дөрөв оргилдох ёстой. За тэгээд аяллийн сэтгэлдлүүдээс гэхэд манай хишгээ жоохон high elevation sicknessтэй ах шиг байна те. Гайгүй. Тийм тэгтээ гайгүй. Ононгийн хөл гутлаасаа болоо жоохон асуудалтай. Тэгтээ бас гайгүй хийсэн байна. За ононгийн гутлыг боогийн ах сольж өмсөд ерөнхийдөө хоорондоо ингэ сэлгэж өмсөн байдалтай бүгдээрээ дэшегээ авирж байна. Одоо ямар ч нар байх халахлах мод байхгүй, сүүдэр байхгүй, дандаа их зөөдөө яг галтуулын нормон одоо үнсэн чулуулаг замаар бид дөрөв аялах гэж байна. За аялын сэтгэл хэрэг нөгөөх. Сайхан. Амттай. Яг хоо. Жаахан халуун байж магадгүй юм шиг байна. Тэгэхээр байна те. Гэтэ яах вэ? Хөлсөө. Жаахан салхин дараа тэгэл гайгүй явчих байлгүй те. Тийх бах. Ачаа хамгийн гол нь хөнгөрсөн учраас бас гайгүй тоо. За ачаа хөнгөрлөө те. Тэгтэл бас стил хүнд байна. Тэгээ уух юм авч ийн бас. Уух юмнууд авч явж байна. Тийм байна. Болгоомжтой байхгүй чулуунууд бас айгүй сул байна. Ха 12600 фитийн өндөр дээр гараад ирсэн. 1580 фит, 90 фит дутуу байна. Өдрийн 1 цаг 27 минут болж байна. Бас дээшээ үнэхээр чанга байна. Амар ядарч байна. Амар цангаж байна. 4 устай дэшээ гарсан, 4 сав устай жижиг. 2-ыг нь бараг уугаад дуусч байна. 2-ыг нь гарахтаа 2-ыг нь буухтаа гэж тооцоолсон. Тэгээд аль болох усаараа амаа зайлаад уруулаад чиглэсэн болоод дэшээгээ гараад байна. Дэшээ гараад ирэхэд амьсгал бас та нэлээ авахд хэцүү шүү. Манайхан доор нэг 11500 хвцаа явж ах шиг байна. Нэлээ удаан явж байна. Онон боогийн хоёр явж байна. Хишгээ буцчих шиг боллоо. Хөвдгнийх мэртэл нь сэдэрчих шиг байсан. Одоо нэг цаг 30 минут яваад 3 цаг гэхэд ер нь гарчна гэж тооцоолж байна. Тэгээ эргээ буухтаа бол за нэг 4 цаг хэртээ яваад доошоо буучих болоо, камп дээр очих болоо гэдэг. Орой нар жарахаас өмнө очино гэж тооцоолж байна да. Энэ дээр бол үнэхээр гайхалтай. Өнөөдөр тэнхэрцтэй мэлтий хөл алга байна. Сайхан тунгалаг үүлгөө байна. Салхич бас гайгүй. Тэгтээ дээшлэг тусам салхины хурд нэмэгдэж байна шүү. Let's go. $14150 дээр гараад ирсэн. Одоо 1000 фит л өсгөлдлээ. Оргил дээр гарахад 2 цаг 22 минут. 40 минутын хугацаанд төлөвснээрээ гарч чадах нүгөө. Яг оргил руугаа төхөөд ирсэн. Айгуу том хад асахтай болчлоо. Чимээс нэлээ эвгүй болоо л явж ш.
Яа. 13876. За сүүлийн 320 фит буюу 60 метрийн өндөр дутуу байна. Момчаас дайрахныхаа харгил дээр бараг гарч ирж байна да. Ямар гоё юм бэ? Яа. Харта. Right there. Woo! Хотхоо гарлаа. Хүчил дөрөгч баг байна. Даралт яга толгой өст амар өвдөж байна. Толгойн ятлаар. Тэгтээ зүгээрээ түрүү яг наашаага гарч ирдэг. Энд чи өндөр яг юм хатан өндөр хатнууд руу авирж гарч ирсэн. Тэр өст айгүй байсан. Айгүй айлаа. За босоо. Аяллаа. Авирлтын 2 дахь өдрөө Мончастай ярихны орой дээр 4322 метр дээр гарч ирлээ. Яста салаатай. Ямар гоё мэдрэмж авч байна вэ юу? Үгээр хэлэх яарах. Бүр дотор давчтаа тааштай бүр. Ямар гоё юм бэ? Яа энийг хардаа таа. Өглөө кампаас 6 цаг 20 минут дэше алхсан байна. 6 цаг 20 минут. Басад чанга алхалт байдгийг байх шүү. За одоо энд өстой гоё юм байна. Юугэж энд Мончастагийн аргил дээр гарч ир чадсан хүмүүс энэ ч өөрсдийнхөө нэрийг өчжүүлдэг. Энийг хийцгээе. Хараа сарын 2024 Эмэр Баттол Сонгон эсгэрэх хэмэр намаран дэлдээ
хоршин ханхгөө